Цэдэн балын хэлмэгдүүлсэн зохиолч Эрдэмтэд. Эрдэмтэн зохиолч Гадамбын чөлөө тутаг зохиол нийтлэлийг 1957 онд намын төв орооны үзэл сурталын хилцээс эрүүл биш үзэгдэл хэмээн буруутгаж зохиогчийг хэлмэгдүүлв. Тухайн үед Цэдэн балын гар үсгтээ тогтоолыг намын төв орооны үзэл сурталын хилцсийн орлогч дарга Нүрзэд гэгч зохиолч Эрдэмтэн Гадамбад үзүүлэн шатны хэлмэгдүүлэх арга хэмжээг авч байсан аж. Үүний дараа Цэдэн балын Монголын шилдэг зохиолчдыг хэлмэгдүүлэх дайн эхэлсэн байдаг. Төвийн бүх хэвлэлээр бэлгүү номч Ринчингийн эсрэг зохиолч Чимэд, Сингэ, Төдөв, Лочин, Даштиндөв, Нацагдорж, Пагва, Пүрв, Чимэд нар эдний заримтаа уулзахад Цэдэн балаас өгсөн чиглэл гэцгээж байжээ. Дайран довтлуулав. 1959 оны 7 дугаар сарын 13-нд Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны улс төрийн товчооноос доктор Ринчингийн сүүлийн үеийн зохиолууд дах зарим харш үзэл санааны тухай гэсэн нэртэй тогтоол гаргажээ. Уг тогтоолд эх орон ард түмний социалист бүтээн байгуулалтын үйл хэрэгт тусалж чадахгүй интернационализмын эсрэг үндэсний үзлийг сурталчилсан манай намын үзэл сурталт харш зохиол гаргасан явдалд Ринчинг Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны улс төрийн товчооноос эрс буруушааж эх орон ард түмэндээ тустай ажил хийхийг Ринчингээс хатуу шаардцгай гэжээ. Тэр тогтоол гарснаас хойш Ринчины түүх соёлын талаар бичсэн өгүүллийг төвийн хэвлэлд нийтлэхийг хориглов. Зөвлөлтийн хэсэг Эрдэмтэн 1960 онд сэтгүүлийн газарт гэж хаягдсан загтлыг проблеми Востоковедения сэтгүүлд тусгай захиалгаар нийтэлсэн байна. Үүнд Монголд ажилласан 10 жилийнхээ туршид Ринчин Бямбаев ганц ч эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлээгүй. Түүний докторийн нэг сэдвт зохиолын тухайд гэвэл 1952 онд Монгол бичгийн хилцүү нэртэйгээр Зөвлөлт социалист бүгд найрамдах холбооны улсын шинжлэх ухааны академийн дорн дахныг судлах хүрээлэнд танилцуулсан. Тэгтэл тэр бүтээлээс нь авах юмгүй гэж гологдсон. Энэ хүн 33 жилийн турш ядахтаа ганц эрдэм шинжилгээний ажилтан бэлтгээгүй. Эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэхэд юу саад болов? Мөн бүгд найрамдах Монгол ард улсад биш өөрөө төрж боловсрал олж авсан Зөвлөлт социалист бүгд найрамдах холбооны улсад ч биш гадаад оронд бүтээлээ хэвлүүлсэн байна гэх зэргээр шүүмжилжээ. Уг шүүмжлэлт Ринчин капиталист орны нөхдийн хамтаар цус нэгтэй Монгол бурайд нарын хооронд нь яс хаях гэж бодож байгаа бол энэ нь хөрөнгөтний үзэл мөрөөдөл мөн гэж баалжээ. Зохиолч Төдөв 1971 онд хэвлүүлсэн Монгол Ардын Хувьсгалт намаас утга зохиолын тухайд явуулсан бодлого номонд бэр цэцэг өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл, баруун этгээдэд зорчсон тэмдэглэл зэрэг Ринчны бичсэн номуудад үнцэрхэг үзэл агуулсан үг өгүүлбэр маш их байна. Энэ нь Монголын залуучуудыг хүмүүжүүлэхэд тус болохын оронд үнцэрхэг үзлийн муу амтыг таниулж, эх оронч сайхан сэтгэлийн сүүн далаад үнцэрхэг бохих холхоор зүйл болжээ гэж дээд хүний даалгавраар давшилжээ. Нэг үгээр Ринчны нэр хүнд байгуулсан гавьяанаас имээсэн Цэдэн бал зохиолч нөхдийг нь түүний эсрэг турхиран энэ мэтээр цусгүй хэлмэгдүүлтийг эхлүүлж дараа нь түүнийг шоронд 10 жилийн хорих ялтаа явуулснаар санаа намарсан байдаг. Үүгээр Цэдэн балын зохиолч Эрдэмтэн докторуудыг хэлмэгдүүлэх дайн дуусаагүй юм. Цэдэн балын нүдэнд үнэн танаа өргөх хүчил материал таалагдсангүй. Хэргийн эзнийг хатуу шийтгэх даалгаврыг хууль хяналтынханд өгчээ. Оршихын Цэдэнд орж 1976-аас 78 онуудад үнэн танаа өргөх хүчил хэмээх 1000 гаруй хуудастай 3 дэвтэр их материал бэлтгэсний учир бүгд найрамдах Монгол ард улсын дээд шүүхийн цэргийн коллегийн эрүүгийн шүүх хуралдааны 1980 оны таслан шийдвэрлэх тогтоолоор бүгд найрамдах Монгол ард улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 49-ад заасны дагуу 5 жил хорж энэ ялын эхний 1 жилийг Гямданд үлдсэн ялыг чанга тэглэмтэй шоронд эдлүүлэх ял шийдэгчээ. Цэдэнд орж хоригдол байхдаа 54 хоног хуурай өлсгөлн зарлаж байсан тухай олон түмэн гэрчилсэн байдаг. 1990 онд зохиолч Цэдэнд оржийг цагаатгсан байна. Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны улс төрийн товчооны 70 дугаар тогтоол 1980 онд гарч Төөгч Сүхбаатар Жамсран нарын зохиосон Монголын түүхийн сурах хүчиг Монголын түүхийн дээд жишг зэрэг бүтээл нь марксизм, ленинизмын зохиол ашиглаагүй. Хятадын сурвалж бичгийг өргөн ашиглаж
залуу үеийг буруу хүмүүжүүлэхэд хүргэсэн гэж буруутгаж, намаас нь хөөж, ажил албанаас нь халж, зарим нөхдийг нутаг зааж шийтгэхээр болжээ. Энэ хэрэгт 11 түүхч эрдэмтдийг холбогдуулан буруутгасан бөгөөд шийтгэх тогтоолыг санаачилсан хүн нь бүгд найрамдах Монгол ард улсын төрийн тэргүүн нэгдүгээр хүн байсныг онцлох нь зүйтэй. Үүнээс гадна Цэдэнбал манад байгаа империализмын хоёр төлөөлөгч нь Лхамсваран, Ширэндэв хоёр юм. Энэ хоёрын бүх баримт Бата дээр байгаа. Одоо тэднийг даруйхан барих хэрэгтэй. Баривчлах хуудас бичээд гарын үсэг зорно гэж дамп дарга дээр орж байсан хөдлөшгүй баримт байдаг. Монгол ардын хувьсгалт намын төв орооны улс төрийн товчооны хуралдаанаар Цэдэнбал 1970 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 107-гийн Б тогтоол гаргаж мянган жилийн харьцуулсан хүснэг тэмээх Орос-Монгол толын 100 хуудас хавсралтын тухай асуудлыг үнцэрхэх үзэл пан-монголизмын үзэл санаа агуулсан гэж үзээд түүнийг зохиосон эрдэмтэн Дамдын сүрэнд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж хэвлэлийн зардал 5297 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргажээ. Үүний дараахан социалист урлаг утга зохиолд харш үзэл санаа гаргасан зохиол бүтээлтэй социалист төр намдсгийн удирдлагыг Цэдэнбалыг гүтгэн гутаасан хэмээн дээд шүүхийн 1970 оны 4-р сарын 1-ний өдрийн хаалттай хуралдаанаар яруу найрагч Чойном очир хуйг нарыг мушгин хэлмэгдүүлж 5 жилийн хорих ялаар шийтгэжээ. Цэдэнбалын заавраар Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо улс төрийн товчооноос 1960 онд 17 дугаар тогтоол гэгч гарчээ. Уг тогтоолд ангийн хувьд зайлшгүй шийтгэх ёстой хүмүүсийг цагаатгах боломжгүй гэж үздсэн бөгөөд мөн Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны улс төрийн товчооны 1963 оны 22 дугаар тогтоолд Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны санаачлагаар сүүлийн жилүүдэд үргэлжлэн явуулсан судалгаа шалгалтын дүнд 1930, 1940, 1950-ад онуудад төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт холбогдсон их өвчлөн бүлгэрээ хамтран шийтгүүлсэн хүмүүсийн хэргийн төлөв байдал нь тогтоогдсон гэж дүгнжээ. Яагаад ингэж генет хэлбэгдүүлсэн хүмүүсийг цагаатгах тухай яриа гарсан гэхээр Сталиныг өгснээ дараа зөвлөлт холбоот улсын удирдагч Хрушевээс Брежнев хүртэл зөвлөлт холбоот улсад олон мянган сэхэтэн эрдэмтэн цэргийн зүтгэлтэн санвартнуудын зохиомл хэргийг цагаатгаж эхэлсэн аж. Харин үүнийг хөндлөнгөөс харж суусан Цэдэнбал цагаатгах тогтоолд гарын үсэг зурхаас эрс татгалзжээ.